Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Үлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангийн багш Нэргүй байна. Та бүхэнтэй өнөөдөр арга зүйн хуваалцуулсандаа баяртай байна. Өнөөдөр миний арга зүйн сэдв маань ойлгон унших арга зүйд хэрхэн сургах вэ? Ойлгон унших чадвар суралцах нь амжилтын эхлэл байдаг. Зөвхөн хурдан уншиж сурсан бол унших явцдаа утгыг ер нь ойлгож авахыг ойлгож унших гэж нэрлэнэ. Зөв хурдан унших нь уншснаа ойлгохын суурь болдог учраас энэ хоёр чанарыг эзэмшээгүй тохиолдолд уншснаа ойлгох талаар ярих боломжтой юм аа. Учир нь унших үйл нь унших ба ойлгох гэсэн хоёр хэсгээс бүрднэ. За миний гол баримтат зарчим байна. Сурагчдыг эмзэгт сургах, 40 минутад хүүхэд бүрт хүч ажиллах, эцгийнхээ хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэдний бэр нотлыг судлан хөгжүүлэх гэсэн гол зарчмуудыг баримтлан ажилладаг. Үүний хүрээнд сургалтандаа тогтмол хэрэгжүүлдэг үйл ажиллагаанаас та бүхэндээ танилцуулна. За сургууль миний хувьд гэр бүл эмзэгтэй байдал сургах. Хүүхдүүдэд эмзэгтэй цэвэр шнэмэ байдал сургах миний гол зарчмууд нэг байдаг. Өмсөн хувцас өмөрсөн зүнх бичсэн дэвтэр нь цэгцтэй цэвэр байх нь чиний нэг сайн тал, чиний хүмүүжил, мөн эрдэм номын өргөөгөө өөрийн гис шиг хайрлаж, сурагчдаа өргөлж, илрүүлж, хэвшүүлж ирсэн нь миний бусдаас давуу тал гэж боддог. Үүнийг багш бүр мэддэг мэт боловч бид ангийнхаа хэдэн эзэн болж чадахгүй байгаа нь харагддаг учраас би үүнийг зориуд хэлж байгаамаа. Багангийн багш бид нар хүний амьдралын эхлэлийг тавьж өгдөг учраас маш хариуцлагатай байх учиртай гэж би боддог байгаа. Ангийн сурагчид ширээн дээр дэвтэр номоо зөв тавьчихваас хүүхдийн төлөвчлөл эхэлдэг байгаа. Ангиа үлгэр жишээ цэвэрлэж, жижигүрийн үргийг хүүхэд бүр жиг чанартай гүйцэх сурсан. Ангийн нийт хөрөнгө бүр хариуцах эзэнтэй байдаг. Шалтгаангүйгээр хичээл таслах буюу гэрийн даавар хийхгүй гэж сурч манай гэж баг байдаг байгаа. За манай малчны хүүхдүүд интернет урах орчин нөхцөл нь Харумын 2 ангийн 65% нь хөдөөний хөгжил байдаг учраас интернет цахим хичээл хийх нөхцөл нь байдгүй учраас хүүхдийнхээ унших ойлгох чадварыг байгаа төвшингээс нь бууруулахгүй ахиулахын тулд мөн унших чадварыг бүрэн эзэмшүүлэхийн тулд CFTK багш оюунтай хамтарч 50 ихтэй уншлах дэмжих ном хэмээх номыг боловсруулсан байгаа. Ягаад би 2 багш 2 анги гэж яриад байгаа нэг вэ? Бир бусдаа багаар хамтарч ажиллах дуртай. Үүний үр дүнд манай 2 анги маань стандартаар болно. Төвчдөрөө жигт хөгжсөн байдаг юм аа. Гарын авлаганда дараах даалгаврыг өргөсөн байгаа. Нэгдүгээрт нь ойлгосноо бүтэн нэгүүлбэрээр хариулах. Хоёрдугаарт нь гол дүрийг нь зургаар илэрхийлэх. За мөн сурагчид уншсан ихээсээ 2 асуулт зохиох гэсэн даалгавар оруулсан байгаа. Хүүхэд тухайн эхийг уншиж ойлгож байж л асуулт зохиодог учраас хүүхдийн ойлгох чадварыг шалгахын тулд энэ даалгавар оруулсан байгаа. Гарын авлагыг 20 цэрийн хугацаанд хүүхдүүдэд явуулаад хичээл суулгахад нь маш сайн хүүхдүүд хийж ирсэн байсан. Тэгээд түүндээ урамшаад би утгад нэвтрийг 15 минут хэмээх үйл ажиллагааг ангидаа явуулж ирсэн байгаа. За энэ үйл ажиллагаа маань нэгдүгээрт нь хүүхэд тухайн эхийг ойлгохлоо уншина. За мөн багш тухайн эхэд тохирсон асуулт боловсруулна. Сурагчид мөн энэ эхэд тохирсон асуулт боловсруулна. Бусдаас асуулт асууж асуусан асуултанд нь бүтэн нэгүүлбэр хариулдаг байгаа. Хоёрдугаарт нь миний гэр бүл, миний багш. Нэгт 3 дахь 5 дахь өдрийн ангид явуулдаг өмчлөгийн 15 минутын үйл ажиллагаа бүгдээр би 2 эцгийнхийг оролцуулж зөвлөгөө өгснөөр эцгийнхчүүд маань хүүхдүүдтэй ажиллах маш туршлагатай болсон байдаг. За сурагчид ойлгож уншсны үр дүнд маань дараах уралдаан цэмцэнд маш их олон номчдод авсан байгаа. За үүнд номч мэргэд төлөвөөс явуулсан үлгэрч хүүхэд уралдаан минь 5 дугаар ангийн зэвсээс явуулсан. Миний хашаа миний мөрөөдөл уралдаанд хүүхдүүд маань номчтой оролцож байр эзэлсэн байгаа. Энэ 2 уралдааны хамгийн гол шалгуур нэг байсан мэрэгэл тухай хүүхдийн ярих чадвар, за минь ойлгосноо өөрийн нэгээр илэрхийлэх чадвар байсан. 1 сарын хугацаанд ойлгох чадварынхаа хичээл дээр анализ хийхэд эхний анализ маань 55.6%, хоёр дахь анализ маань 66.8 буюу 11.2% агсан бол 4 сарын 7-нд хийсэн анализаар 79.2 буюу 12% агсан байгаа нь миний бас нэг ажлын нэмэлт гарч байгаа гэж ажиглагдсан байгаа.
За урд нь би бол төгтүүдийг гэртээ минутаа уншаад иргээ явуулдаг байсан. Харин одоо би нэг арай бага зэрэг өөрчлөөд энэ сайхан ихийн тухай ярьдаг болоод найзуудаасаа асуух үеэр асуух зохиож ирээ гэж явуулдаг болсон. За минь юуны үр дүнд эцгэх багш сурагчийн гурвалсан холбоо сайжирсан. Эхийг ойлгох чадвар суралцсанаар сурагчдын ярих, ойлгох, за минь асуулт зохиох, цээжэл бичих, бодлого бодох чадвар маань сайн хөгжсөн. За минь бусад хичээлийг ойлгох чадвар сайжирч байна. Унших тэр тусмаа зөв ойлгох унших чадвар нь бүх хичээлийн амжилттай суралцах суурин болдог юм байна. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Сайн багшийн гар дээр эх орны маргааш нар манддаг хэмээх сайхан нэгээр өнөөдрийнхээ арга зүйг өндөрлж байна.